танах ер нь яг ямар төсөл танилцуулж байна? За тэгээд өнөөдрийн арга хэмжээнд болохоор hybrid тариалт буюу хүлэмжинд одоо хөрсөн дээр тариалт ингээ хажуугаар нь бид нэр гидропоник буюу усан дээрх тариалтыг ингээд хослуулад тариална гэсэн одоо төслөөр оролцож байгаа. За энэ хүү тариалт манаас амжилттай хэрэгжээд явж байгаа. Одоо эхнийхээ ургацуудыг хурааж аваад борлуулалтаа хийгээд эхэлсэн байгаа. Тэгээд одоо энэ өнөөдрийн гол оролцож байгаа зорилго болохоор хүлэмж аавна гэсэн зорилготойгоор оролцож байна. Танах ер нь яг тариалтын чиглэлээр хэдэн жилийн туршлагатай юм? За манайх эхнэрүүд дээр бол одоо энэ жил 2 дахь жилдээ тариалт хийж байгаа. Гэхдээ аль болох шинэлэг одоо тэр тариалтын арга барилуудыг бас орон нутгад нэвтрүүлэх гэсэн зорилготойгоор одоо ажиллаж байгаа. Hybrid тариалт гэж яг ямар тариалтыг нэрлэдэг вэ? За би hybrid гэж зүгээр энэ төслийнхөө нэрийг өөрөө зохиогоод өгсөн. За hybrid гэдэг үг чинь өөрөө хосолсон гэсэн утгатай. За усан дээрх тариалт болон хөрсөн дээрх тариалтыг хосолсон байдлаар ингээд явъя гэсэн байдлаар hybrid гэж одоо миний зохиосон нэр гэх юм уу? Тэгэхээр усан дээрх тариалтыг ер нь олон улсад ер нь туршигдсан ийм туршлага байдсан болоо ер нь яагаад яг Ховд аймагт энэ усан дээрх тариалтыг хийж энэ санаачлаг гаргав? За усан дээрх тариалт бол бас олон жилийн өмнөөс олон улсад хэрэгжээд явж байгаа. Ялангуяа хөгжингүй орнууд бол маш сайн амжилттай хэрэгжүүлж байгаа. За энэ нь болохоор газар зай талбайг маш сайн хэмнэж ахиу ургац авах боломжтой. Дээрээс нь ус маш сайн хэмнэх боломжтой. За уламжлалт аргыг халж одоо шинэ инновацлог одоо энэ дэвшилтэт технологиг ашиглаад бага зай талбайгаас илүү их ургац авах. За тэгээд шим тэжээлийн хувьд одоо хөрсөн тариаснаас ялгаагүй бүр илүү байх боломжтой. Мөн цэвэр одоо хөрсөн дээр бид нэр тариалж явах үед одоо пестицид буюу хор цацаж одоо хортон шавжийг устгадаг бол энэ хүү усан дээрх тариалтыг тариалснаар шавж устгах шаардлагагүй. Ягаад гэвэл хөрс байхгүй учраас янз бүрийн одоо өвчлөл гарахгүй учраас бид нэр тэр зүйл рүү одоо ургамлын хор цацахгүйгээр яг экологийн цэвэр бүтээгдэхүүн шууд хэрэглэх боломжтой гэсэн үг. Танах усан дээр ер нь ямар одоо ногоог тариалах боломжтой гэж үзэж байгаа? За эхний ээлжинд бол навчит ургамлуудыг тариална. Юу цай, буу цай, салаад навч. Манайх бол одоо салаад навчийг амжилттай ургуулад туршаад явж байгаа. За тэгээ өргөжлүүлээд хэрвээ энийгээ сайн хөгжүүлээд явах юм бол өвлийн улиралд одоо гадна температураас үл хамааран өргөс тэмэх улаан лойл гэж тариалах боломжтой болно гэсэн үг. Танах Ховд аймагт анхны одоо газрын алимыг тариалж бас худалдаанд гаргаж байсан. За энэ жил бас усан үзмийг бас туршиж байгаа гэсэн. За газрын алим бол яг манайх анхных нь бас биш. Өнгөрсөн жил бол амжилттай тариалж чадсан. Энэ жил 2 дахь жилдээ бас тариалах гээд явж байгаа. За усан үзмийг бол харин анхудаа туршаад бас амжилттай ургуулад явж байгаа. Тэгээд аль болох одоо нийтлэг хүмүүсийн бүгднгийнх нь тарьдаг ургамлуудыг биш, ховор, үнэтэй хүмүүсийн одоо эрэлт бас ихтэй энэ бүтээгдэхүүнүүдийг аль болох тариалахаар зорж ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар танах хэдэн хүлэмжинд одоо хичнээн нэр төрлийн одоо ногоо тариалж? За яг одоо бол 2 төрлийн зуны нэг хүлэмж, өвлийн 3 төрлийн хүлэмжинд ингээд одоогийн байдлаар бол 5 нэр төрлийн ногоог ургуулад эхнээсээ ургац аваад зах зээлд борлуулалт эхэлсэн байна. Төсөл дэмжигдэх юм бол хамгийн түрүүнд одоо төслийн санхүүжилтээр ямар зүйлийг хийх вэ? Одоо нэмээд 200 хүлэмж авахар зорж байна. Тэгээд дээрээс нь 3 улирлын хүлэмжний одоо үлдэгдэл мөнгө өгөхөөр төсөл бичээд орж байгаа. Яг гарааны бизнес эрхлүүлж байгаа хүмүүст хамгийн төгөөмөл одоо тулгамддаг зүйл бол санхүүжилт гэдэг шүү дээ. Танах мөн адил ийм одоо бэрхшээлтэд бол орсон байгаа юм. Тэгээ ер нь бол одоо бид нэр одоо яг ингээд санхүүжилт тариалт гэдэг бол яг нөгөө хүмүүс ярим хүмүүс ингэж хэлдэг л нөгөө ямаа самнахтай адилхан одоо ингээд жилд нэг удаа ч юм ургац авдаг. Үүнтэй адил бид нар одоо хавраас шишээ бүх хөрөнгө оруулалтуудаа хийгээд одоо ингээд ногоо гарах хүртлээр одоо санхүүжилтгүй зогсох. Тэгээд үргэлжлүүлээд дараагийнхаа одоо зүйлүүд хөрөнгө оруулах боломжгүй одоо ингээд зогсох гацалтын байдалтай байдаг. Тэгээд энэ стартап нь одоо биднэрт бол маш том дэмжлэг одоо бас олон зүйлийг зааж сургаж байгаа арга хэмжээ болж байна. За баярлалаа. Баярлалаа.